Бүх цаг үеийн хамгийн аимшигтай кино юу вэ? Энэ асуултад хүн болгон л өөр өөрөөр хариулна. Тэдний сонирхлууд өөр, айдаг зүйлс өөр. Тиймээс ер нь энэ асуултанд хариулт авахд тун хэцүү асуулт. Харин юу худлаа хэлдэггүй гэж шинжлэх ухаан. Broadband Choices эзэн төсөл болох Science of Scare Project-ийн дагуу тэд өөр насны 50 хүмүүсийг цуглуулж 100-аас дээш хэмжээний бүхий л цаг үеийн хамгийн аимшигтай кинонуудыг тэдгээр хүмүүст үзүүлэн зүрхнийх нь хэмнэлийг хянах замаар судалгаагаа хийжээ. Ямар ч тач хүний зүрх энгийн үедээ минутанд 65 удаа цохилдог. Харин энэ судалгаагаар нэгт орсон киноны үзүүрийн үеэр оролцогчдын зүрхний цохилт минутанд 86 болтлоо өссөн гэжээ. Тэгвэл бүх цаг үеийн хамгийн аимшигтай кино гэдгийг шинжлэх ухаанаар нотлогдсон тэрхүү кино бол найруулагч Скотт Дерриксний бүтээл болох 2012 оны Sinister хэмээх кино юм. Номнууд нь амжилт олгоо болсон зохиолч шинэ аимшиг мэдээлэлд зориулж эхнэр хүүхдтэй хэллгүүгээр өмнө нь аллаг гарч байсан байшин руу нүүж тэр байшин нуугдсан хар бараа нууцуудыг тайлж будлаар өгүүлэх энэхүү кино нь үнэхээр л бүх цаг үеийн хамгийн аимшигтай кино мөн гэж үү? Намайг Жорж гэдэг. Өнөөдрийн бичлэг дээр би энэхүү киноны үйл явдлыг аимхай хүмүүс зориулан зөөлжлөн тайлбарлаж өгөх болно. Бичлэгээ давстал үзээрэй. Бэтэн бэчний тэр дурбуулам төрх харцсан чинь мас орн галзуурхад ганц гурав номер чинь нугар чинь нуруу чинь төгс эй бад бич зурх чинь төгс чамд хэл хүүхс мөр шүлэг мөкс. Тэгэр кино маань хуучны Супер 8 камераар бичсэн модноос дүүжлэгдэн үхэж буй гэр бүлийнхний бичлэгээр эхлэх бөгөөд киноны маань үлдсэн хэсэгт ч гэсэндээ ийм хуучны камераар бичсэн эвгүй бичлэгүүд зөндөө гарна. Тэгээд тэднэр нь мэдээж киноны хамгийн эвгүй жирхмэр элементүүдийн нэг зүй ёсоор тооцогдох юм. Бичлэг дуусны дараа бид шинэ байшиндаа нүү ирж буй гэр бүлийнхэнтэй танилцсан. Жүжигчин Итан Хокийн тоглосон энэхүү залуу бол аимшигт гэмт хэрэгүүдийг ойроос судалж ном бичдэг. Цагтаа Америкийн хамгийн их борлуулалттай номыг бичиж байсан алдартай зохиолч хэдий ч тэр амжилттай номноос хойш нэг ч доо ном нь амжилт олоогүй нэгэн. Аюур гэдээ дуудчихъя. Харин Жулит Райланс жүжигчнийг тоглосон эхнэрийнхэн дүрд Үлдсээ, охиныхын дүрд Энжир, хүүгийнхэн дүрд Анир хэмээх нэрнүүдийг тус үгэй. Байшиндаа нүүж ирснийхэн дараахан тухайн нутгийн цагдаа нар тэдний дэрж аюуртай уулзахдаа чамайг мэдэхгүй хүн Америкт цөөхөн. Чамайг байгаа газар дандаа л нэг муу юм болж байдгийг мэдэхгүй хүн ч цөөхөн. Энэ нутагтай холбоотой учир битүүлэг гэмт хэрэгүүдэд нэг л зүйл хэрэггүй. Чиний шинээр бичих гэж байгаа ном. Химэн ер нь линд нүүж ирсэнд нь дургу байгаагаа илэрхийлээд яваад өгдөг. Харин шерифийн туслах нь бол манай аюурын улаан фэ юм байна лээ. Номыг нь авчирчихсан гарын үсгийг нь авах гэж байгаа дарагдаа загнуулж магнуулаад хөөхөө. Хэрвээ та нар таньж байгаа бол энэ дүрд It киноны 2 дугаар анги дээр Эдигийн дүр тоглодог жүжигчин тоглосон. Үлзигийн маань дүрийн зорилго бол баян затгалан биш байсан ч хамаагүй зүгээр л тайван сайхан амьдрах. Харин аюурын маань дүрийн зорилго бол дахин нэг хит бүтээл гаргаж асар их мөнгөтэй болоод гэрийнхнийгээ сайхан амьдруулах. Эхнэрийнхэн зорилго түүний зорилготой зөрчилднө гэдгийг аюур мэдсэн тул шинэ номоо бичих зорилгоор арын талбайд нь хүмүүс дүүжлэгдэж өгсөн байшин нүүж ирсэн тухайга гэрийнхнээсээ тас нуужээ. Маргааш нь аюур дээд давхрын зойрноос бөөн хуучны хайснууд болоод гэрийнхнийгээ унтсны дараа жинхэнэ мөрдөгч мод дээрээ тавьж байгаад бүгдийг нэг бүрчлэг үзэлгүй яах вэ? Эхэндээ зүгээр л энгийн нэг гэр бүлийн бичлэг гарч байсан ч хамгийн гол асуулт гэвэл яг хэн бичлэгүүдийг хийсэн юм бол? Сайн анзаарах юм бол эхэнд гардаг бичлэгүүдийг хэн нэг нь нууцаар авсан байгаа юм. Бичлэг хийсэн хүн маш удаан хугацаанд тэдний гэр бүлийг нууцаар ажиглаж дараа нь алсан гэсэн үг үү? Энэ хэрэгтэй холбоотой нэг ч мэдээлэл цагдаа нарт байхгүй. Тэгэхээр алуурчин олдоогүй гэсэн үг. Алуурчин одоо хүртэл энэ байшингаас яваагүй байвал яах вэ? За ичхэр би өөр хүртэл жоохон жирх хөвчлээ шүү. За зүгээр шүү дээ. Зүгээр айгаагүй шүү дээ. Айхгүй. За. Хэдий аюурт энэ бичлэг маш эвгүй санагдсан ч шинэ номоо заавал амжилттай болгоно гэж зорчихсон тул зогсохыг хүссэнгүй. Дахиад нэг хурцгийг эхлүүлнэ. Энэ их зориг зөрөх нь 2 дахь хурцгийг үзснийхээ дараа алга болж цагдаа дуудлага өгөх гэж оролдсон ч удсаар ярьж байхдаа шүүгэн дээр нь хэвтэх өөрийнхөө хамгийн амжилттай номыг олж хараад карьерийнхаа нэгэн хэсэгт амсаад үдсэн алдар нэр эд хөрөнгө гэх мэт бүхий л сайхан зүйлс нь нүдэнд нь харагдаж цагдаа дуудлага өгөхөө болно. Орой болчихсон байхад хаанаас пицца олдох вэ гэж бодож байгаа бол пицца хатын хүргэлж шөнийн тэг цаг хүртэл ажиллаж байгаа. Шөнийн тэг цаг хүртэл. Эд үтсэн чинь Pennywise алиалагч чамайг айлгаад байна уу? Зүгээр дээ пицца хатын пицца чамд таниулна. Рингу үтсэн чинь худгийн ус өнөртүүлсэн сексисэн охин чамайг айлгаад байна уу? Зүгээр дээ пицца хатын пицца чамд таниулна.
Бичлэгээ үргэлжлүүлж үзээд гэр бүлийнхнийг дүүжилсэн алуурчны царайг хараад та бас айж магадгүй. Гэсэн ч зүгээр дээ Pizza Hut-ын пицца дахиад л чамд таниулна. Pizza Hut цэгийн вебсайт руу ороод захиалга өгч болно. За бүр болохгүй бол Pizza Hut-ын утасны аппликейшнээр захиалга өгч болно. Pizza Hut-ын халуухан пицца чиний урд байхад аимшиг киноны сүнс мөнс бол нэрээ. За тэгээд аюур маань энэ хэргийн талаар цагдаа нарт мэдгэдэхийн оронд өөрөө судалж байгаад ном бичнэ гэж шийдчихсэн учраас энэ хэргийн ард хэн байгааг олох гэдэг зүйлд эргэж буцалтгүйгээр донтож эхэлдэг. 3 дахь хурцгийг үзэх нь ойлгомжтой. Хуурцаг тоглоулагч нь шатсан тул тэрээр интернетээс зааварчлан уншиж байгаад хуурцгуудыг ноутбук руугаа хуулж авч чаддаг. Маргааш өглөө нь үлзий анирыг загинчихсан байж байх бөгөөд анир сургууль дээрээ багш нь зураг гэсэн чинь модноос дүүжлүүлсэн гэр бүлийнхнийг зурчих сайж. Үлзий хэдийн нөхрийнхээ мэрэгжлийг хүндэлдэгч хүүхдүүдийг энэ бүхнээс нь хол байлгахыг л хүсдэг. За гэхдээ тэр гэр бүлийн асуудал яах вэ? 4 дахь хуурцгийг хамтдаа үзцгээе. Аюур бичлэгний нэг хэсгээс Сент Луис хотын сургуулийн логог олж хараад ямар ч тач 4 дахь хуурцган дээрх аллага нь 1998 онд Сент Луист болж байсан юм байна гэдгийг мэдэж авна. Хэргийн талаар уншаад сууж байхад нь гэнэтэл тог тасарч дээд давхрын зойронд нь хүний хөлийн чимээ сонсогдоод эхэлдэг. Галтгооноос хутаг авч дээш гарan шалгах үеэр маргааш шерифийн туслах ирж дээд давхарт нь хулгайж орсон байж болох талаар жижигхэн мөрдлөг маягийн юм хийснийхээ дараа гарахаас өмнө манай аюураас гарын үсгийг нь асууж оффист нь орж ирснийхээ дараа номон дээр танд тусалсан хүмүүсийн талаар дурдаад тэгээд төгсгөлд нь нөгөө нэг нэрийг бичдэн штэ. Тэгээд хэрвээ миний зүгээс танд туслах боломж олдвол би лав дуртай туслан шүү л гэж хэлэх гээд таны номноос өөрийнхөө нэрийг харна гэдэг бол нэр төр хэрэг. Химэх бөгөөд аюур түнд 2 дахь болон 3 дахь хуурцган дээрх хэрэгүүдийн хэдэн онд болсон яг яаж алуусан байсан гэх мэт зүйлсийг нь хэлээд цагдаагийн бүртгэлээс нь мэдээлэл авахулахар болдог. Ямар ч шерифийн туслах амлсан ёсоор 2 иргэн талаар бүхий л нарийн мэдээллүүдийг олж өгөхөд аюур нэг зүйлийг анзаардаг. 2 гэр бүлийн бүхий л гишүүд алуулсан ч хоёулангаас нь нэг хүүхдийн цогц огт олдолгүй зүгээр л алга болчихсноос гадна 3 дахь хуурцган дээрх гэр бүл 2 дахь хуурцган дээрх гэр бүлийн алуулсан байшинд өмнө нь амьдарч байгаад өөр газар руу нөөснийхээ дараа алуулсан болж таарна. Ийм олон сонир зүйлс болоод байхад үлзий нэг л зүйл буруу байгааг анзаарахгүй байх гэж байхгүй шүү дээ. Шин номоо болоод цаг заваа хүүхдүүдтэй зориулж болохгүй юм уу хэмээн аюур хариуд нь хүрч болох амжилт болгоныгоо дурдан бид дахиад ингэж үлмэн амьдрахгүй байж болно шүү дээ хонгор минь. Төсөөлж байгаагүй тийм их мөнгөд хүргэх онцгой зүйлийг би бариад авсан. Би энийг алдмааргүй байна. Гой хонгор минь. Сүүлчийн удаа миний талд орчих. Би энэ бүгдийг та нарын хаалт төлөө хийж байгаа шүү дээ. Гэт аргадчихалгүй яах вэ?
Маргааш шерифийн туслах нэгэн л би тань туслахаар болсон юм чи яг юу мөрдөд байгааг чинь сайн мэд хэрэгтэй байна хэмээхэд аюур түнд итгэж болохоор санагдсан учраас хэрэгтэй холбоотой өөрөөсөө өөр хинт чөлөөгүй байсан бүхий л зүйлсээ хэлнэ. Зарим аннуудаар байсан тэмдгийг шерифийн туслах харчгаад ийм зүйлсийн талаар мэдэж магадгүй нэг их сургуулийн багштай түүнийг холбож өгөхөр болно. Ямар ч өнөөх их сургуулийн багштай холбогдоход тэр нь бүр иймэрхүү зүйлсээр нэлээд мэдлэгтэй хүн байдаг. За ямар ч байсан би бол тэр дүрснүүдийг тайлбарлаж өгч байгааг нь бол ойлгох ухаангүй юм шиг байлээ. Babylonian-ч гинөө Pagan DT-ч гинөө мэдгүй хэлээр яриа нагаад. Ямар ч байсан өнөөх бичлэгэн дээр харагдаад байсан нөхөр бол бодит хүн гэхээсээ илүүтэй нэгэн төрлийн хүүхэд иддэг бөгөөл хэмээн нэрлэгдэх муу ёрын харж өтгөр байх магадaltaй болоод явчихдаг. Тэгсэн эртнээс үсэн байж бас камер ашиглаж мэднэ айгуу сэргэлээ. Ямар ч тач бөгөөлийн талаар маш олон таамаглалууд байдаг ч ер нь бол хүүхдийг алгүйгээр энэ ертөнцөөс нь одоо өргөтөж гаргаад юугмэр чимтэй одоо өөрийнх нь тамийн ертөнц ч юм уу эсвэл private group нээж байгаа тэнд нь хориод сүнсээр нь хоолдог гэж. Ер нь тавчхандаа бол амьд хүн байвал алаад амьд хүүхэд байвал барьцаалж аваад сүнсээр нь хоолдгоо л гэсэн үг. За ямар ч маргааш нь инжир коридорынхоо хан дээр юм зурж орхисон байх бөгөөд өрөөнийхөө ханнаас өөр газар зурхгүй гэж тохироо үздэй хэмээн аюурыг уурлахад би эхлээд найзаагаа өрөөнийхөө хан дээр зурх гэсэн чинь манай найз ахыхаа өрөөнд өөрийгөө зурулмааргүй байна гэд тэгээд л би энэ зурцъя гэж байдаг шүү. За одоо үлзий ёстой чи инхэн дэлбэрлгүй яах вэ? Чи ямар ч асуудалгүй байшинд ирсэн гээгүй лөө. Сүнс чөтгөр халаа хядлагтай дахиж хотголдохгүй гээгүй лөө. Хүүхдүүдэд боддгоо мөмө өгсөжсэн арш. За тайвшир л да тайвшир. Энэ байшинд хүү өгсөн гэж хийлээд байгаа юм бэ? Тэ энэ байшинд хүү өгөөг юм уу? Юу гэж энэ байшинд хүү өгчээдгийг? Арын тал байдал өгчээсэн байхгүй юу? Юугээд хуцаад соль. Ийм харсныхаа дараа аюур гинэл шийдэж цаастаа жинхэнэ болж бондгоны эмээгээд хуурцгнуудыг бүгдэн нь гаргаж шатаагаад эхнэр хүүхдээ аваад машиндаа суугаад гიშгэж өгөлгүй яах вэ? Зя тэгэл хуучин байшиндаа эргэн ирээд юм хумаа төвхнүүлэн аз жаргалтай гэгч нь хуурцгуудтай холбоотой бүх зүйлсээ ардаа үлдээхээр устгаж мустгаад дээд давхарлуугаа гарсан чинь удалгүй шерифийн туслах төөн рүү залгаад зөвхөн 3 болон 2 дахь хуурцганд ирэх гэр бүлүүд биш бүх 5 хурцганд ирэх гэр бүлүүд бүгдээр өмнөх гэр бүлийнхээ алуулсан байшинд амьдарч байсан юм байна шүү дээ гэж хэлнэ. За тэгэхээр Sinister гэж нэг иймэрхүү кино байна. Ямар ч тач өнөөдрийн дугаарт хэр сайн кино вэ гэдэг асуултанд биш, өөр нэг асуултанд хариултыг нь олъё. Үнэхээр амар байж чадсан уу? No. Бидүүлдэл бүүжин хөөрөн тайсаж хөгжиж цэнгэн асуудал гараад ирвэл араа даж ус цогтож чадна.